Сайн байцгаана уу та бүхэнд энэхүү бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр энэ удаагийн дугаараар би та бүхэнд Оливионгийн хямдрал дээрээс юу худалдаж авсан гэдгээ танилцуулаад явах болно. За та бүхэн мэдж байгаа бол одоо 3 сарын 1, 6 сарын 1, 9 сарын 1, 12 сарын 1 гээд 3 сар тутамд буюу одоо улирал тутамд Оливионг маань хямдрал зарладаг. За тухайн хямдрал маань бол нэлээд сайн бас хямдарчихсан байдаг учраас тэрхүү одоо сая 6 сарын 1-нд басан хямдралаар би юу авсан гэдгээ та бүхэнд танилцуулъя. За тэгэхээр ийм бүтээгдэхүүн над дээр ирсэн. Энэ хямдралыг бол мэдээж алддаггүй. Та нар ч гэсэн энэ хямдралыг далимдуулж бас бүтээгдэхүүнүүдэд нөөцлж авдаг байх гэж бодож байна. За тэгэхээр шууд эхнээс нь танилцуулан явчихъя. За тэгээ одоо 100 болж байгаа. Одоо л бид нэр ер нь зуны халуун уур амьсгалыг бараг мэдэрч эхэлж байгаа. Тийм болохоор илүү ийм cooling талтай зүйлүүдийг бол би түлхүү авсан. За тэгээ эхний бүтээгдэхүүн нь болохоор Jeju Alloy Cooling тийм sunstick байгаа. За та бүхэн дээр жоохон ойроос харуулъя. За энэ sunstick маань давхар одоо нэг refill хийдэг нэг ширхэгтэй. За нэлийн юм жижигхэн юм савтай ирсэн. За ямар брендийнх байсан юм болоо? Солонгосоор бичсэн болохоор сайн мэддэхгүй байна. Шин Мулнара гинэ. Шин Мулнара гэдэг тийм брэнд юм байна. За тэгээд ийм ногоон өнгөтэй угаасаа харвас л ер нь бол cooling санагдахаар ийм савлгаатай. За тэгээ энийг болохоор ингээд нүүрэндээ түрхэж болно, биендээ түрхэж болно. Түрхээд одоо хэсэг хугацааны дараа ингээд жоохон сингнээд эхэлт юм бэлээ. За тэгтээ тийм амар их сингэнсэн бүр юм гаатай сингэнсэн бол санагдаагүй. Зүгээр л нэг энгийн жоохон арсыг нэг maybe 1 градусаар жоохон бууруулах ч юм уу те. Тийм одоо ийм стик байгаа. Би болохоор энийг одоо нүүрэндээ гэхээсээ илүү биендээ түрхүүл айгу бас зүгээр юм болоо гэж утсан. За тэгээ энэ болохоор refill хийх бас нэг нь байсан. Нэлээд удаан хэрэглэхтэйгээр бас хүүхдүүд ч гэсэн хэрэглэж болохоор ийм зүйл одоо сонирхоод авсан байгаа. За тэгээ дараагийн бүтээгдэхүүн болохоор бас ийм одоо cooling effect өгдөг. Same гэд брэнд эдэн штэ. Энийний одоо нэг өөд аргач нь сайгүй алдартай байгаад байдаг. За энэ брендийн гаргасан cooling mousse toner гэж. Mousse гэхээр нэг юм жоохон хөөсөндөө гараад байдаг нэг тийм зүйлийг хэлдэг штэ. За тэгээ энэ болохоор давхар ийм pore tightening үйлчлэгээтэй юм байна. Нүх агшаах гэсэн үг шүү дээ. Нүх агшаах үйлчлэгээ үзүүлэнгээ одоо арсанд маш тийм одоо таатай мэдрэмж төрүүлдэг. Ерөнхийдөө ажиглаад хахад одоо доктор Мелаксины бас тийм юу байгаадсэн шүү дээ. Нүх агшаадаг тийм сет байдаг шүү дээ. Тэр сет ч гэсэн айгүй тийм сэнгэнсэн мэдрэмж өгөнгөө нүх агшаах тийм үйлчлэгээтэй байгаад исэн. За ийм бүтээгдэхүүн байна. Ийм төмөр савтай. За тэгээд сайн сэгсэрж агаад энэний одоо бүтцэн бас нэлээд сонирхолтой байсан. За ийм дуугаар тийм байна. Тэгээд одоо ингээд агаартай оксидайз болонгуудаа ингээд төрхөнгүүт бүр ингээд яг одоо юунаас гаргаж ирсэн хөрөгчнөөс гаргаж ирсэн юм хүүтийн юм төрхөж байгаа юм шиг ийм мэдрэмж өгч байна. За тэгээ энийг нүүрэндээ түрхээд хэсэг хугацааны дараа ингээд арьс тайвшрангууд нь дараагийнхаа бүтээгдэхүүнийг хэрэглэж болохоор энийг бол ерөнхийдөө нөгөө тонер болохоор мэдээж хамгийн баг одоо эхний шатанд энийг хэрэглэж болохоор байгаа байхгүй юу. За тэгээд энэ бүтээгдэхүүн болохоор 70 мг-тай байсан. Энэ зунжангаа бол хэрэглэж байх гэж бодож байна. За дараагийн бүтээгдэхүүн нь болохоор Ingredients гэдэг брэнд эдэн штэ. Энэ брендийн одоо нөгөө юу н лошн байгаад эдэн штэ. Тэр лошн айгүй алдартай байгаад идэг болохоор тэгээ энэ бүтээгдэхүүний угаасаа гол тэр нөгөө одоо зорилтонд гэх юм уу одоо арсанд үзүүлэх үйлчилгээ нь skin barrier байгаад идэг. Skin barrier-ыг бол та нар мэдж байгаа арсны одоо хамгаалах давхар байгаад байгаа штэ. Хамгаалах давхаргаа бид нэр маш сайн байлгаж иж дараагийн ямар нэг одоо хатуу хүчтэй үйлчилгээнүүдийг авдаг гэдгийг ер нь та бүхэн мэдж байгаа бах. За мэдхгүй хүмүүс байх юм бол би удахгүй яг энэ skin barrier гэсэн сэдвээр нэг видео бас оруулна. Энэ сэдв маш чухал сэдв байгаад байдаг ч гэсэн хүмүүс тэр олхон бас сайн одоо мэдтгүйгээсээ болтгоо эсвэл ерөн сайн анзаардаггүй юу. Эннээсээ болоод одоо алдсан арьсаа бүр амар олох зөв хүмүүс айгүйх байгаад идэг. Тийм болохоор тэрний талаар би та бүхэн тусдаас дугаар хийгэж утсан байгаа. За энэ skin barrier-ыг бас дэмжих юм айгүйх хөрхөн мист байсан. За энэ мист нь болохоор ийм дотроо юутай юм бэлээ. Bag charm болгоод авч явах ийм оосортой. За тэгээ энийг ингээд өөр юмтай ингээд оосорлоод цүнхнээсээ ч юм уу ингээд урчиж болох юм билээ. За тэгээд мист болохоор энэ хэрэглэхэд айгүй эвтэйхэн гар энтер орохгүйгээр ингээд нүрээ мистж болохоор за тэгээ энэ савн дуусангууд нь өөр зүйлийн дотор нь бас хийгээд хэрэглэж болохоор энэ бол өстой айгүй ухаалаг юм сонголт болсон юм шиг санагдсан. Үүний хувьд одоо энэ ingredients юмнууд айгүй боломжийн байгаад идэм билээ. Тэгээ та бүхэн ийм одоо нэг skin barrier алдагдсан арсны одоо өнгийн хэсэг айгүй хэцүү болсон хуурашаад ингээ халцарч малцраад байгаа бол энэ брендийг хэрэглэж үзээрэй гэж зөвлөмөр байна. Энийний одоо lotion нь бол одоо би хэрэглээд бас нэлээд хэд хончсон байгаа бараг 10 гаруй хонсон байгаа айгүй сайн юм байлээ. Тэгээд мист нь бас айгүй сонирхолтой байж магадгүй гэж бодсон.
За дараагийн бас нэг сонирхолтой бүтээгдэхүүн юу байсан бэ гэхээр Biodancing Caviar PDRN Liposome Bubble Booster гэсэн ийм бүтээгдэхүүн байгаа. За энэ болохоор одоо бас л нөгөө ийм bubble хэлбэрээр гардаг тийм одоо тонер маягаар хэрэглэж болно гэсэн үг. Тэгээд энийг бол би нэг удаа туршиж үзсэн. За тэгээд юу гэж бодогдсон бэ гэхээр ингээ харахад нэг ийм шингэн байгаад байгааз айгуу тийм одоо усрахаг гэх юм уу. Тэгээ энэ шингэн байгаад байгаа мөртлөө төрхөнгүүт ерөнхийдөө нэлээд тийм тослог маягтай байсан. За өөрөөр хэлэх юм бол тослог гэхээр чинь одоо зуны туршид бид нэр ийм халуун нөхцөлд бол иймэрхүү төрлийн ийм тослог зүйлийг болж игэл хэрэглэхгүй байх нь зүгээр гэж би бодсон. За та бүхэнд ямар ч байсан үзүүлээ. Түрүүн би бас нөө гарандаа юм төрчихсөн байсан. Тэрийгээ жоохон шингээ гэдэг. За тэгээд цаан сэгсэрж агаад гарахтаа ийм. За тэгээ ингээд төрхөнгүүт яг ингээд би эхлээд бол ингээд за энэ ер нь усан юм бүтцтэй юм байна. Ер нь хэрэглэхэд айгүй айтайхан байж магадгүй гэж бодоод за тэгээ хэсэг хугацааны дараа ингээд анзаарсан чинь энэ маань ингээд айгүй тийм тослог одоо ингээд хит их хуурай ингээд арьсан усаар ингээд дутагдцсан бүр айгүй болцсон арьсан дээр энэ бүтээгдэхүүн зүгээр юм болов уу гэж бодсон. Ер нь одоо ингээд жоохон чиг тутцсан арьс бол яг энэ бүтээгдэхүүнийг жоохон юм уухаар юм бэлээ. Нилээн тийм одоо шингээ харагдаж байгаа ч гэсэн одоо бүтцэн яг ингээд агаартай уушаад ирэнгүүтээ айгүй тийм өтгөн санагдсан. За тэг хэсэг хугацааны дараа бас харъя. За тэг хүлээж агаад би одоо ингээд харуулъя. За энэ маань болохоор ингээд яг ийм гялгар хിവэрэ байгаад байгаа байхгүй. Ерөөсөө ингээд нөгөө юу яахгүй. Шингээд нөгөө юм усан төвнөр чинь ингээд нэг шингээд жоохон байхгүй болчихдээ штэ. Ерөөсөө тийхгүй яг ингээд тослог хിവэрэ байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүтээ энэний яг нэг давуу тал нь юу байсан гэхээр ерөнхийдөө бол нөгөө PDRN гэсэн найрлаг та нар угаасаа мэдж байгаа. Ер нь урд нь би бас тайлбарлаж ирсэн болохоор ингээд дахин тайлбарлаад яах юм гэж бодож байна. PDRN гол энэний орц найрлаганд байгаад байгаа ч гэсэн за хамгийн ихэнд одоо бичигдсэн найрлагуудыг харахад бол дандаа skin barrier-ыг дэмжсэн одоо хамгаалах давхрыг дэмжсэн тийм орц найрлагатай байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр үйлчлэгийг бол айгүй сайн өнгөх ч гэсэн миний бодлоор энийг арай жоохон улирал солигдох үед ч юм уу эсвэл одоо бүр ингээд нэг зарим одоо энгийн төрлийн арьстай хүмүүс өвөл хэрэглэх юм бол айгүй зүгээр санагцсан. 100 бол одоо арай юм хүнд одоо хүртэл ингээд ийм тослог байдал ингээд хിവэрэ байгаад байгаа зэнчтэй хэдэн минутын дараа би ингээд видеого тастаад та бүхэнд харуулж байгаа байхгүй. За тэгээ ингээд бүтцэн жоохон ийм гулхамтай нэг ийм байсан. Тэгэхээр энийг ер нь ингээд сонирхоод харж байсан хүмүүс байх юм бол зундаа ер нь жоохон хүнддэх байх шүү гэж хэлмээр байна. За тэгээ Olivia Young-оос дараагийн авсан миний бүтээгдэхүүн болохоор энэ Haro Wonder гэдэг брендинг Black Rice Hyaluronic Toner гэсэн ийм тонер байгаа. За энэ тонерний бүтцэн ерөнхийдөө нөгөө надад snail scent-тэй айгүй адилхан санагдсан нэлээд ийм одоо өтгөн бүтцтэй. За тэгээд ийм тонер мөртлөөсөө нэг ийм Cosrx snail scent чинь нэлээд тийм өтгөн байгаад байдаг шүү дээ. Тийм санагдсан. За тэгээд гол орц найрлага нь бол мэдээж нөө хар будааны ханд байгаад байгаа. За тэрнээс гадна энэ дээр гиалуроны хүчил орсон, глицерин орсон, бета глюкан орсон юм байна. За бас lavender oil гэх мэтчлэн нэлээд олон бас орц найрлагатай юм бүтээгдэхүүн байна. Тэгээ энэ бүтээгдэхүүн бол Европт айгүй алдартай байгаад байдаг. Одоо чухам солонгосчууд өөрсдөө энийг хэрэглэдэггүй үгүй юу сайн мэдэхгүй байна. За энийг би туршиж үзэхээр авсан байгаа. Саван ч гэсэн тийм амар том биш юм билээ. Гэхдээ яг 150 мг гэхээр энийг одоо шүршээд ч юм уу ямар ч гэсэн одоо нөө падент шингээгээд хэрэглээд үзье гэж шийдсэн байгаа. Та бүхэн энийг хэрэгжилжсэн бол бас ямар байсан бэ гэдгээ комент хэсэгт бичиж үлдээгээрэй. За ямар ч гэсэн Olivia Young-ийн худалдан авалтууд маань иймэрхүү байлаа. За тэгэхээр одоо надад ирсэн бэлгийг та бүхэнд харуулъя. За энэ бэлэг бол айгүй сонирхолтой бэлэг байсан. Надад ерөнхийдөө дандаа л одоо гоо сайхан сарчилгааны бүтээгдэхүүнүүд л ирнэ гэхээс биш яг ийм хувцас ерөөсөө ирдэггүй байсан чинь Atos брэндээс холбогдоод надад ийм хоёр хөөрхөн хайрцагтай бэлэг ирсэн. За энэ бэлгийг та бүхэнд задлаад харуулъя. За Atos брэнд бол мэдээж Монгол брэнд гэдгийг та бүхэн аль хэдийнэ мэддэг болсон баах. Бас айгүй олон хэрэглэгчтэй болсон. Хэрэглэгчдийн бас айгүй итгэлийг хүлээсэн айгүй хөөрхөн брэнд байдаг. Би Atos брэндийг анх яаж мэдчихсэн гэхээр манай дүү надад хамгийн анх нөгөө төрсөн өдрөөр нэг ийм Атосын футболк авч өгчээсэн бохгүй нэлээд тийм том oversized цагаан өнгийн за тэгээд яг ийм дээр жимсний зурагтай тийм нэг футболк өгчээсэн бохгүй тэрийг би айгүй удаа өмссөн материал нь бүр үнэхээр сайн байсан угаалт айгүй сайн даадаг тэгэнгүүтээ одоо энэ дээрээ принтлцсан байсан тэр принтүүд нь ерөөсөө салж малтгүй бүр айгүй сайн баадсан тэгэж анх би Atos гэд Монгол брэнд байдгийг мэдэж авч ирсэн бохгүй за тэгсэн чинь Atos болохоор сүүлд ийм Atos Garden гэж шинэ ийм одоо коллекц гаргасан байгаа юм билэ за тэгээ над дээр болохоор хоёр футболк ирсэн би хоёулангийн өмсчихсэн тэгээд өмсөн даруйд надад юу гэж бодогдсон гэхээр би энэ футболкийг айл хэдийнэ өмсчихсэн юм шиг миний шүүгэнд угаасаа байж исэн юм шиг тийм амар тухтай одоо футболк байсан за тэгээд эхний футболк нь бол энэ байна
ийм хөөрхөн принттэй. Тэнгүүтээ энэний артлал нь болохоор ийм том принттэй юм билээ. За тэгээд доор нь болохоор бас монголоор ингээ бичсэн байсан. Атус навч бүрэн нарны гэрэл дэлхийн шимийг өөртөө хадгалсан байгаль эхийн бидэнд төгсөн хамгийн энгийн үнэхээр гайхалтай бэлэг гэд ингээд биччихсэн принттэй байсан. Айгүй хөөрхөн сэтгэлээ шингээгээд хийцэн. Тэгээ энэ материал нь бүр үнэхээр гоё исэн. Би ямар сайндаа ингээд айл хизээний надад байсан тийм хувцс шиг айгүй чанартай. Тэгээ зөөлөн тийм байсан. За тэгээд би болохоор 1.70 м өндөртэй. Надад болохоор энэ M size нь бол яг таарч исэн. За тэгээ эхний футболк нь ийм байна. За дараагийн футболк нь болохоор Тара ийм футболк байсан. За энийг болохоор ер нь жоохон саарл гэх үү эсвэл одоо жоохон тийм ногоон Toyota ч гэх үү тийм өнгөтэй байсан. Тэгээ ер нь саяны одоо нөгөөнийг ягаан заагвартайгаа ер нь ижлөвтөөр тийм жоохон oversized заагвартай. Урт энэ нь бол яг одоо тийм бүр хитрхи ууртай хитрхи богинохон биш. Би та бүхэнд бас энд зургийг нь оруулаад явж байна. Өөр бас айгүй хөөрхөн загварууд бэлээ. Цагаан өнгөтэй. За тэгээ надад бол одоо энэ хоёр загвар нь бас айгүй таалагдсан. За тэгээ тэрнээс гадна энэ дотор нь хийчихсэн байсан атуусын ийм хөөрхөн оймсэсэн. Энийг одоо ингээд нөгөө Kate энтрэн дээр ингээд өмсөх юм бол бас ийм нөгөө балерина энтер байдаг штэ. Тэрэн дээр ингээд зохицуулаад өнгийн зохицуулаад өмсөх юм бол аяга хөөрхөн багаад. Тэгээ атуусынхандаа маш их баярлалаа ийм хөөрхөн бэлэг явуулсан билээ. Тэгээ энэ сүүлийн гаргасан энэ Garden гэ загварнаас айгу коллекцнаас айгу хөөрхөн коллекц байсан. За тэгээ дараагийн надад ирсэн бэлэг юу байсан бэ гэхээр Beauty Secrets байна. За Beauty Secrets бол маш том ийм юутай хайрцагтай ирсэн. Тэгээ дотроо энэ хайрцаг нь байна. За тэгээ энэ Beauty Secrets-ийн бэлэг дотор нь юу байсан бэ гэхээр биений арьс арчилгаагаар алдартай Not For You гэд брэнд бол аль биесны эрхтэйгээр Beauty Secrets-д орж ирж байгаа юм билэ. За тэгээд энэ брэндийн хамгийн алдартай одоо бүтээгдэхүүн гэх юм бол цэнхэр öngийнх нь мист юм билэ. За тэгээд цэнхэр өнгийн мистнийх нь одоо гол утга агуулга нь юу вэ гэхээр нуруунд дээр ингээд одоо батг гардаг ч юм нурууны ерөнхийдөө ингээд арьс одоо нэг нүүрний арьстай ажиллахын зарим тохиолдолд ингээд нэг батгшгаад ч юм уу илүү ингээд тос ялгаруулаад тэрнээсээ болоод жоохон эвгүй болоод идэв шүү дээ. Тэрэнд бол энэ цэнхэр цуврал нь хамгийн алдартай байдаг. Би тэгээд Olive Young дээрээс Not For You гэх брендийг харж исэн бохгүй юу. Тэгсэн чинь Beauty Secrets-ээс холбогдоод ингээд Not For You гэд брендийг та мэдхүү ингээд манай дээр орж ирж байгаа маа гэхээр хүү надад чи би мэдээж та харж исэн гэдгсэн чинь одоо манайх ингээд альбиасаар оруулж ирж байгаа маа. Тэгээд ингээд бүтээгдэхүүнийг та ингээд туршиж үзэхээр би бүр амар урайлахгүй хүлээж авсан. За тэгээд бүтээгдэхүүнийг нь ямар ч байсан та бүхэн танилцуулаад эхлэхэд за цэнхэр нь бол одоо нурууны тийм асуудалтай хүмүүст бол айгүй тийм хэрэгтэй бүтээгдэхүүн санагдсан. За тэгээд дараагийн одоо миний хамгийн их хэрэгэлсэн надад хамгийн их таалагдсан бүтээгдэхүүн нь бол Moisture Cream гэдэг ийм одоо body mist байгаа байхгүй юу. За энэ болохоор шууд одоо биений цэсгээ ойлгочих болно. Ийм сүүн шингэн шиг. За тэгэнгүүтээ энэ бол бүр маш хөнгөн бүтэцтэй. Ерөнхийдөө одоо ингээд биендээ ийм өтгөн тос түрхэх дургуй тийм төрлийн хүмүүс байгаад байдаг шүү дээ. Тийм хүмүүст бол энэ бүр ёо үнэхээр супер санагдсан. Тэг би сайхан авсан мөртлөө бүр ийм болтол нь хэрэгэлсэн байна. Одоо нөгөө 100 болж байгааг хэлэх үү. Тэг биений одоо тос түрхээс жоохон ингээд халшраад байдаг. Биений цэст нэг түрххийг хүсдэггүй хүмүүс ахын бол энийг зөвлөмөрөө энэ бүр үнэхээр гоё исэн. Нуруулуугаа ингээд цадчихсан айгүй амархан. За тэг хөл рүүгээ гарлуугаа. Ерөнхийдөө бол одоо ингээд усанд орсны дараа бие нэг сүртэй их арчилгүйгээр нойтон байгаа дээр нь энийгээ шүршиж хэрэглээд тэгэл ингээд айгүй хурдан шууд шингэчих юм бэлээ. Тэг ямар ч тийм одоо тос түрхсэн өнтер гэсэн тийм одоо нэлцгай тийм мэдрэмж бүр огт байхгүй. Тэр нь бол надад энэ супер санагдсан. Тэг энэс би бол дахиж худалдаж аавна. Энэ бол яг өдөр тутмын хэрэглээнд айгүй хэрэгтэй бүтээгдэхүүн байсан. За тэгээ дараагийн бүтээгдэхүүн нь болохоор ийм бас биений мист байсан. За энэ мист нь болохоор яадаг вэ гэхээр одоо ингээд зарим хүмүүсийн арьс нь ингээд жоохон барзгар болоод одоо энэ хэсгэрээ ч юм уу ингээд chicken skin гэж ярьдэн штэ ингээд айгүй барзаагаад нэг юм бэрчгэр юм болцсон байдэн штэ. Тийм арьстай хүмүүсийн арьсыг нь одоо ийм жоохон тийм гөлгөр болгох, even tone гэж ярьдэн штэ. Нэг юм жигд болгох, тиймэрхүү үйлчлэгээтэй юм бэлээ. Тэрнээс гадна энэ маань болохоор тослогчлолтыг хяндаг. За бас нөгөө арьсны гүний одоо чигийг нөхөөс гадна хуурайшилтаас хамгаалах тийм төрлийн одоо мист юм байна. За тэгээд яг энийн шиг усанд орсныхоо дараа нойтон биен дээр энийг шууд төрөхчүүл айгу зүгээр санагдсан. Яагаад гэх юм бол энэ маань айгу тийм шингэн болохоор устай хамт одоо бие рүү ингээд шингээд орох юм бэлээ. За тэгээд энэ одоо Not For You брендээс бас хамгийн их таалагдсан бүтээгдэхүүн гэх юм бол энэ Sun Body Mist буюу SPF-тэй тийм мист байгаа. Одоо бие рүүгээ одоо цэцэн гэсэн үг шүү дээ. За тэгээд савлгаа нь болохоор ийм эдний савлгаа нь бүр айгу гоё минимал санагдсан. Нөх олон ийм төрлийн одоо өнгийн юм байгаа тахгүй. За тэгээд энэ маань бол айгу тийм гоё зөөлөн үнэртэй байсан. За тэг ингээд цацалт энэ төр нь бүр айгүй сайн ингээд жигд цацдаг. 105 бохоо одоо ингээд ээл гарсан хэсгээ
энүүгээрээ ингээд цацаад цүнхлээд аваад явхад ч гэсэн энэ маань айгүй тийм боломжийн хэмжээтэй юм бэлээ. Энийг бас энэ зам ингээд хэрэглээ дуусгах байх гэж бодсон. Хөлний ил гарсан эсгүүдэд ч гэсэн одоо ийм мист ашиглаад хэрэглэх юм бол наандаж одоо борлохоос цаашлаад одоо ингээд арьс хуулраад идэв штэ. Арьс хуулрна гэдэг маань үндсэндээ бол нөгөө хамгаалах давхар маань гимтснийг илэрхийлж идэг. Тэгэхээр тэгэхгүй байхын тулд ийм төрлийн мистик та бүхэн зуны турш хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд ийм гоё бэлгэнүүд илгээсэн Atos брэнд болон Beauty Secrets-ийн хамт олонд маш их баярлалаа. Ингээд энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөх боллоо. Хэрвээ та бүхэнд асуух зүйл байх юм бол комент хэсэгт заавал бичиж үлдээгээрэй. Би удахгүй та бүхэнд Olive Young болон Sephora-гаас би өөрөө яаж захиалга хийдэг талаараа дугаар одоо хүргэх болно. Ингээ энэ дугаартаа маань хамт байсан нийт үзэгчдэд баярлалаа. Ингээд хэдүүлээ дараагийн дугаараар эргээд уулзъя.